Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. За тэгэхээр манай улсад ингээд 2021 оноос эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоонд томоохон шинжилгээг хэрэгжүүлж эхлэв байна. За тэгэхээр эрүүл мэндийн санхүүжилт гэдэг нь ерөнхийдөө ингээд 3 функшнтай, 3 үйл ажиллагаатай байдаг. Нэгдүгээрт нь их үүсвэрийг төвлөрүүлэх. Хоёрдугаарт нь энэ төвлөрсөн их үүсвэрээ нэгтгэх сангуудад яаж нэгтгэх, хэдэн санд нэгтгэх гэдэг асуудал байдаг. Гуравдугаарт нь энэ санд нэгтгсэн мөнгөөсөө тусламж үйлчлэгийг яаж худалдаж авах юм гэсэн ийм 3 ерөөсөө санхүүжилтийн 3 гол үйл ажиллагаа байдаг эрүүл мэндийн салбарын. За тэгэхээр манайх яасан бэ гэхээр энэ санг нэгтгэх, худалдан авах чиглэлээр 21 оноос хойш томоохон шинжилгээг хийж байна. Яа тэгэхээр өнөөдөр манайд улсын төсөв татвараас бүрдэж байгаа, улсын төсөв эрүүл мэндийн даатгалын шинтгэлээс бүрдэж байгаа энэ даатгалын сан. Энэ 2 сангаа бид нэг санд нэгтгэгдсэн. Хуучин бол 2 тусдаа сан байсан. Улсын төсвийг бол эрүүл мэндийн сангийн ам захиран зарцуулж байгаа. Даатгалын шинтгэлийн даатгалын санг болохоор эрүүл мэндийн даатгалын ерхий газар захиран зарцуулдаг. 2 тусдаа санд мөнгө татан төвлөрүүлээд тусдаа эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг санхүүжүүлдэг байсан. Өөр аргаар. За улсын төсөв яадаг байсан бэ? Улсын төсвөөс орц төрөний хэлсэн те. Уг нь бол төр хариуцах тусламж үйлчлэгийг санхүүжүүлж байгаа шүү дээ улсын төслөөс. Гэхдээ тусламж үйлчлэгээр зарцуулдаг. Орцын цалингийн, халаалтын, захилгааны те тоног төхөөрөмжийн бүх засвар үйлчлэгийг ингээд санхүүжүүлцдэг. Даатгал бол үзүүлсэн тусламж үйлчлэл тохиолдолд нь суурилсан санхүүжилт. Тэгэхээр 2 өөр аргаар 2 өөр санг ингэж удирдан зохион байгуулдаг байсан байна. За ингээд нэгтгэсээ. Тэгэхээр энэ нэгтгээд ямар ажил бүгдэлтэй юм бэ? Яах гэж ингэж нэгтгээд байгаа. За энэ сангуудыг нэгтгэхийг бол нэгтгэсэн нь манайд бол маш том давуу тал. Энэ ямар ажил бүгдэлтэй юм бэ? 2 өөр сан байна. 2 өөр сан тусдаа удирдъя гэж бодъё. За түрүүн орчин санхүүжилтийн сул талуудыг зөндөө ярьсан тий. За магадгүй улсын төсвийг тэгвэл эрүүл мэндийн ам гарцтан суурлаад даатгал шиг өөр дүндэн суурлаад санхүүжүүлдэг болъё гэж бодъё. За тэгхийн бол энэ 2 байгууллага даатгалын ерхий газар чинь 200 хэдэн хүнтэй ажилчинтай ийм байгууллага институт бүтээд худалдаа авах үйл ажиллагаагаа сайжруулах ингэ ажиллаж. Тэгвэл яг ийм байгууллага яамны дор хэрэг болно да. Яамны дор ч юм уу, сангийн яамны дор улсын төсвийн мөнгөө зарцуулах гэдэг яг ийм 2 байгууллага байх хэрэгтэй болно тий. За энэ ашигтай юу? Зардлын хувьд үр ашигтай юу? Үгүй. Энэ бол transaction cost буюу үйл ажиллагааны энэ захирааны зардлыг маш их нэмдэг. Үргүү зардал. Бага нөхцөө тэр захиргаа үйл 2 байгууллагыг ажилуулах зардал маш их зарцуулна гэсэн үг шүү дээ нөөцийг. Тэгэхээр дамаа манайх шиг 3.3 сая хүнд амтай ийм жижиг оронд нэг сангаасаа нэгтгээд ингээд нэг байгууллагаар сангаа удирдуулаад тусламж үйлчлэгийг эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг худалдан авч ард иргэдэд үзүүлнэ гэдэг бол маш үр ашигтай ийм шинжилгээг бол хийсэн. За яг тэр нөгөө зардлын үр ашигаас гадна тусламж үйлчлэгийн уялдаа холбоог сайжруулахад энэ 2 сан нэгтгэсэн бас маш их ажил бүгдэлтэй. Хуучин чинь улсын төсвөөс анхан шатаа нэг иргэнээр нь за тэгээд зарим лавлага шатлын эмнэлгийн зарим тусламж үйлчлэгийг ингээ үзүүлчихлээ. Тэгэхээр энэ хоёрын хоорондын уялдаа холбоо бол төдийлөн сайн биш. Яг л нэг газар дээр дата бүрэн сайн цугларч чадахгүй байна тий. Одоо ингээд энэ 2 сан нэгтгээд даатгалын ерөнхий газар тусламж үйлчлэгийг худалдаж авахаар анхан шатных, лавлага шатлын, хулсын эмнэлгийн, хувийн эмнэлгийн бүх эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчлэгээний мэдээлэл нэг санд төвлөрч байна. За тэгэхээр ёстой мэдээндээ дүн шинжилгээ хийгээд гүйцэтгэлээ хэмжих. Тэгээд зөв зохион байгуулалт санхүүжилтийг хийх боломж бол бүрдэж байгаагаараа энэ бол маш том давуу талтай. Анхан шат маань ямар тусламж үйлчлэгийг үзүүлэхгүй лавлага шат руу их явуулаад байгаа. Хаалга баригч үүргээ юунаас л гүйцэтгэж чадахгүй байна. За тэгвэл ямар санхүүгийн хөшүүрэг хэрэглэх үү? Ямар аргаар ингэ санхүүжүүлэх үү гэдэг. Ингээд бүх тусламж шатлалын тусламж үйлчлэгийг хооронд нь уялдуулах, улс хувийн зохистой харьцааг бүрдүүлэхийн чиглэлээр бол тодорхой алхам хийх нөхцөл бүрдсэн. Энэ бол маш том шинжилэл. За тэгэхээр бидний гол шинжилэл бол энэ 2 дахь үйл ажиллагаа сангуудыг нэгтгэхтэр явсан байна. За 3 дахь нь бид нар энэ худалдан авах үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бас манай энэ эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа шинжилэл маань төвлөрч байна. За энэ нэгдсэн сангаасаа хуучин идэвхгүй санхүүжүүлэхгүй те худалдаж аавна гэж байгаа.
За худалдан авах үйл ажиллагаагаа сайжруулъя. Стратегийн худалдан авалт хий. Стратегийн худалдан авалт гэдэг бол нөгөө түрүүний ярьдаг байгаа нөөцөө ухаалгаар зөв зүйлд нь зарцуулъя. За манай эрүүл мэндийн салбарт энэ юу гэсэн үг вэ? Энэ байгаа мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай иргэндээ чанартай үзүүлье. Энэ тусламж үйлчилгээг авснаасаа болоод ард иргэд даатгуулагч санхүүгийн эрсдэлд ордгүй бай. Ийм л одоо зорилготойгоор энэ стратегийн худалдан авах үйл ажиллагааг сайжруулах ийм зүйлийг бол одоо арга хэмжээг эрүүл мэндийн даатгалын ерхий газар дээр авч явж байна. За тэгэхээр манай орны хувьд бол одоо энэ эрүүл мэндийн нийт зардал эзлэх хувь хүний төлбөрийн хэмжээ 36% таа байгаа. Энэ бол харьцангуй өндөр. Яг л дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 25%-аас дээшлэх юм бол энэ санхүүгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас үүдсэн санхүүгийн эрсдэлд орох одоо магадлал өсдгөө. Тийм учраас аль болох одоо 25%-аас доош хэмжээнд байлгахыг одоо ингэж зөвлөж байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинжилгээний хүрээнд аль болох энэ хувь хүний кармаас гарч байгаа төлбөрийг бууруулах тий. За байгаа энэ нөөцөө илүүр ашигтай зарцуулах ийм чиглэл рүү явж байгаа. Биднэрт нөөцөө үр ашигтай зарцуулах боломж байгаа. Энэ бол манайх бол бас харьцангуй гайгүй. Биднэрт өчнөө одоо үр ашигаа сайжруулснаар илүү одоо яг хүрэхтэй хүнд нь чанартай тусламж үйлчлэгийг одоо кармаас нь мөнгө төлөвлөхгүйгээр үзүүлэх ийм боломж байгаа. Тэгэхээр ийм дахин хуваарлтуудыг бол энэ шинжилгээний хүрээнд бол хийж гэн. За одоо лавлгаа шийдлийн тусламж үйлчлэгийг санхүүжүүлэх 3 дугаар тогтоол эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн 2021 оны 3 дугаар тогтоол одоо 22 оны 1-р тогтоол. За энэ шинжилгээд яваа тогтоолуудаар аль болох одоо саяны хэлсэн нийт шаардлагатай тусламж үйлчлэгийг хүргэх. За тэр шаардлагагүй эмнэлэгт хэвтэлттэй эмийн эмчилгээг аль болох бууруулах, хязгаарлах. За тэгээ яг тэр харваад ирсэн тархины хаалгаанд орж байгаа ч юм уу яг одоо хавдрын эцэлд орж байгаа ийм өвчнүүд аль болох одоо санхүүгийн эрсдэлд арга гэрээс нэм тариа ахуулахгүй байх чиглэлээр бол өртөг тарифын бодиттой гаргах энэ чиглэлээр бол ингээд нэлээд томоохон арга хэмжээ аваад явж байгаа. За тэгэхээр энэнийг ингээд нөгөө яагаад ингээд нэг юм худалдаа авахч гэд те бий болгоод тэгээд стратеги худалдаа авалт хийнэ гэдэг одоо ингээд ийм концепц яриад байгаа юм бэ гэхээр одоо ер нь бол өвчтөн байна. Ард иргэд буюу те. За ард иргэд эмнэлгээс л тусламж үйлчлэг авах гээд байгаа шүү дээ. Ер нь бол надад эмнэлгийн тусламж хэрэгтэй байлаа. Анхан шатныхч байл авалгаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас л тусламж үйлчлэг авах. Ийм л харьцаа ер нь явагдах гээд байгаа те. За тэгвэл энэ худалдан авагч те эрүүл мэндийн яам энэ төр ямар үүрэгтэй юм бэ? За энэ оновчтой засаглалыг бүрдүүлэхийн тулд энэ үүрэг хоорондын уялдаа холбоо чиг үүрэг бол маш тодорхой байх ёстой. За тэгэхээр эрүүл мэндийн зах зээл бол өөрөө маш онцлог. Энэ бол одоо бус зах зээлтэй харьцуулчлах. Уг нь бол одоо ингээл өвчтөд очиод эмнэлэг дээр очиод тусламж үйлчлэгийг аваад мөнгөө одоо хэдэн төгрөгийн төлбөртэй энэ тэрийг нь төлөөл ингээл асуудал шийдэгдчихмээр байдаг те. За гэтэл яагаад энэ ийм зах зээлийн бусад зах зээл дээр байгаа шиг ийм харьцаа явахгүй дундаас нь ингээ худалдаа авахч гэдэг энэ тусламж үйлчлэгээ иргэд маань тусламж үйлчлэгээ авахын тулд одоо байнгын ийм урьдчилсан шимтгэл төлөөд за тэр шимтгэлийн энэ худалдаа авахч гэдэг газар нь энэ эрүүл мэндийн байгууллагууд руу төлбөрийг хийнэ чанарыг хянаад тий за эрүүл мэндийн яам нэгдсэн бодлогоор одоо хангаад ингээ ажиллаад байна шүү дээ тий яагаад заавал ингэх ёстой юм гэж зүгээр бодоход тийм бааз тий тэгэхээр эрүүл мэндийн салбарт энэ өвчтөн за эмнэлэг дээр очиод тусламж үйлчлэгээ авлаа нэгдүгээр тэр тусламж үйлчлэгийн чанартай юм уугүй юм яг одоо нөгөө эмнэлзэн удирдамжид заасан нотлохоон суурьсан тусламж үйлчлэгээ муу юм уугүй юм гээ хянах чадваргүй байдаг. За энэ болохоор нийлүүлэлт нь эрэлтэд тодорхойлдог гэдэг. Нөгөө талаасаа яадаг вөхөр эмч нар бол маш их мэдлэгтэй мэдээлэлтэй давуу талтай энэ өвчтнүүдээс. За тэгэхээр яах вэ гэхээр за танд ийм шинжилгээ, ийм 10 шинжилгээ хийх хэрэгтэй байна. За дээр нь та эмбрад харуулад ирээ гэхэд өвчтөн бол за гин. Үгүй би энэ 10-аас чинь те 5-ыг хийлгэж. Миний өвчнийг онцлоход энэ 5 нь хангалттай. Энэ 5 нь хэрэггүй юм биш те. Мөнгөнийг арлага. Би хийлгэхгүй гэж хэлж чадах уу? Өвчтөн хэлж чадахгүй. Бусад зах зээл дээр бол хэлнэ те. Би 2 талах авах уу, 2 гутал авах уу? Энийг би өөрөө шийднэ. Би өөрөө сонголтоо хийдэг.
Эрүүл мэндийн зах зээл гэдэг эрүүл мэндийн салбарт бол ийм шийдвэр гаргах эрх мэдэл нь эмчит давуу байдаг. Тийм учраас өвчтөн шууд эмнэлэгтэй харьцаж тусламж үйлчилгээгээ надад хэрэгтэй юу? Чанартай байна уу гэдгийг үнэлээд тусламж үйлчилгээгээ авчиж чаддгүй. Тийм учраас өнөөдөр худалдаа авахч гэж энэ завсрын байгууллага гарч ирж байгаа. Худалдаа авахч. Одоо эрүүл мэндийн даатгалын ерхий газар гэсэн үг. За хоёр дахь нь бол одоо шууд түрүү хэлсэн чинь шууд очиод эмнэлэгдээ төлбөр төлөөд байна. Энийг очиход маш их хэмжээний одоо төлбөр гарвал би төлж чадахгүй эргэн санхүүгийн эрсдэлд орно. Гэтэл эрүүл явах, амьд явах чинь хүний үндсэн эрх. Манай үндсэн хууль тунгалсан үндсэн эрх. Тэгэхээр үндсэн эрхийг эдэлж чадахгүй төрхнө шүү дээ. Тийм учраас яадаг вэ гэхээр эрүүл мэндийн даатгал дээр шимтгэл төлж байна. Би сар болгон бага хэмжээний шимтгэл төлж байна. Одоо шимтгэлийн хэмжээ бол манайд харьцангуй бага 4% ажил олгогч нь 2%, хөдөлмөрлөгч 2%. Энэ бол бусад улс орнуудтай харьцуулахад бага. За тэгээд ийм бага хэмжээний юм шимтгэл төлөөд за эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ингээд авах шаардлагатай боллоо гэхэд за тэр тусламж үйлчилгээг энэ эмнэлгүүд үзүүлнэ. Даатгал тэр тусламж үйлчилгээ чанартай байна уугүй байна уу гэж хянаад чанартай байна гэхэл мөнгөний шилжүүлнэ. Миний иргэний өмнөөс ард иргэдийн өмнөөс тусламж үйлчилгээний чанарыг үнэлээд мөнгөний төлчих чинь. Би өнөөдөр одоо сайн дураараа даатгахч бол одоо жилийн 50 мянгаыг төлж байгаа шүү дээ хураамж. За гэтэл би одоо нэг том хаглаанд орлоо 10 сая гарлаа. За даатгал төлөх нь шүү дээ. Энэ иргэний санхүүгийн эрсдлийг хамгаалж байна. Хоёрдугаарт нь тэр үзүүлсэн тусламж үйлчилгээ нь чанартай байсан юм уу гэдгийг өнөөдөр хяналтаараа гаргаж ирээд шаардлага хангаагүй л уучлаарай. Таны энэ иргэнд үзүүлсэн манай энэ одоо үйлчлэгчд үзүүлсэн тусламж үйлчилгээ чанаргүй байгаа учраас бид нар мөнгө ч өгөхгүй. Тэгэхээр иргэний өмнөөс тусламж үйлчилгээгийн чанарыг үнэлээд ингэж авч байна. За тэгэхээр энэ худалдаа авахч байгууллага бол одоо маш чухал эрүүл мэндийн салбарт маш чухал байдаг. За тэгэхээр тэгвэл эрүүл мэндийн яам яах вэ? Тэ? За энэ ерөнхийдөө эрүүл мэндийн салбарт бол энэ худалдан авахч тэ? Одоо энэ провайдер гэж тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагуудыг аль болох салгаж энэ хооронд сонгох, гэрээлэх юм бизнес маягийн зах зээлийн зарчимд суурилсан ийм процессыг бол илүү дэмжиж байгаа. За тэгэхээр манайд болохоор нөхцөл байдал ямар байдгүй гэхээр одоо бол эрүүл мэндийн яам бол илүү тийм нэг эмнэлэг талдаа бас одоо юу гэдэг эмнэлэг талд нь эмнэлгийн ашиг сонирхлыг хамгаалах талд ажиллаж байгаа гэж болно. Яагадгүй л энэ эмнэлгүүд маань шууд эрүүл мэндийн яамны харьяа шүү дээ. Эрүүл мэндийн яамны харьяа тийм ээ. Тэгэхээр эрүүл мэндийн яам жишээ нь эмнэлгүүдийг ингээд шууд санхүүжүүлнэ гэдэг нь эмнэлгийг өөрөө удирдах байгаа шууд удирдлагаар хангаад санхүүжүүлнэ гэхээр энэ одоо нэг ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Мэдээж өөрийнхөө байгууллагуудыг илүү санхүүгөө дэмжин хамгаална гэсэн үг. Тийм учраас ерөөсөө энэ худалдаа авахч гэж тусдаа байгууллага институцийг гаргаад эрүүл мэндийн яамнаас ингэж тусна гаргаад за энэ эмнэлгүүдтэй одоо энэ зах зээлийн маягийн юм харилцаанд оруулахыг л ингэж дэмждэг. Хэрвээ эмнэлэг эрүүл мэндийн яам эмнэлгүүд нь одоо бүр тусдаа одоо ямар ч хамааралгүй яамны харьяа биш бие даасан ч юм уу хувийн ийм байгаа нөхцөлд эрүүл мэндийн яам жишээ нь худалдаа авах ажиллагаа хийж болно. Жишээ нь одоо Японд гэхэд л 3,000 гаруй одоо тийм даатгалын компани ажилладаг. За Японы бүх эмнэлгүүд нь хувийн эмнэлгүүд. Тэгвэл бүгд хуулиараа ашигын төлөө бус хувийн эмнэлгүүд байдаг. За энэ тохиолдолд одоо эрүүл мэндийн яамнаас нь бүх одоо багцаа тодорхойлоод чанарыг хянах шалгуураа гаргаад чанарыг хянаад тэгээд хураамжаа авах төлбөрийг хийх үйл ажиллагааг энэ даатгалын тэр компаниудаар хийлгэж байгаа жишээтэй. За тэгэхээр манай тохиолдолд бол яг энэ эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн яамны шууд удирдлаганд байгаа тохиолдолд бол одоо яг нөгөө илүү худалдан авахч энэ эмнэлгүүдтэйгээ энэ харилцаанд орох нь илүү үр дүнтэй. Одоо энэ бол энэ дээр юг харуулт энэ бол одоо хамгийн оновчтой загвар нь юу гэвэл эрүүл мэндийн яам салбарыг бодлого зохицуулалтаараа ингэж хангаж явах хэрэгтэй тийм ээ. Гэхдээ яамны гол одоо анхаарлаа хандуулах зүйл нь ард иргэдийн эрүүл мэнд. Эмнэлгийн хөгжил бол мэдээж байна. Гэхдээ гол төв нь өвчтөн иргэн байх тийм ээ. Тэгээд энэ худалдаа авахч байгууллага энэ эрүүл мэндийн байгууллагуудаараа шууд удирдахгүй, алийг шууд удирдахгүйгээр бодлого зохицуулалтаараа. За эрүүл мэндийн даатгалын
байгууллага энэ нэгдсэн сангаас эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг чанарын сайн шалгаж чадж гин үү? За яг хэрэгтэй тусламж үйлчлэгэнд нөөцийг хуваарлаж чадж гин үү? Эрүүл мэндийн даатгалын байгууллагаа гүйцэтгэлийг хангах. За яг энэ эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа энэ бодлогын тэргүүлэх чиглэлүүдээр санхүүжилтийг илүү өгч гин үү? За энэ санхүүжилт нь хүн амын эрүүл мэндийн хэрэгцээтэй нийцэж гин үү? Гэд ингээд худалдаа авч байгууллагаа гүйцэтгэлийн үнэлэх. За ерөнхий бодлого зохицуулалтаар хангах. За эмнэлгүүдээ болохоор мөн одоо чинь би даасан байлаа гэхэд би даасан эмнэлгүүдээ ингээд нэгдсэн салбарын бодлого зохицуулалтаараа хангах. Ингэж явах юм бол одоо жинхэнэ худалдаа авч худалдагч салаад эрүүл мэндийн яамны одоо салбарыг бүхэлд нь харж иргэнд төвлөрсөн ийм тусламж үйлчлэгийн зохион байгуулалт хийх маш оновчтой ийм засаглал бүрдээ гэж одоо бүх одоо дэлхийн эрүүл мэндээс гаргаж байгаа бүхий л эрүүл мэндийн салбарын болон тогтолцооны болон энэ санхүүжилтийн маш олон юун дээр баримтчгүүд дээр гарсан ерөөсөө нотлохооч энэ чиглэлдээ явж байгаа. Тэгэхээр одоо манайх эрүүл мэндийн яам дээр эмнэлгүүд харьяа эмнэлгүүд тусдаа гараад за даатгалын эрүүл мэндийн даатгалын ерхий газрын бие даасан байдал ингээд сайжраад ирэх юм бол манайх ч гэсэн энэ засаглалын хувьд бас их оновчтой сайн засаглалыг бүрдүүлэх ийм боломжтой байгаа. За тэгээд за ингээд энэ стратегийн худалдаа авалтыг хэрэгжүүлнэ гэх те эрүүл мэндийн даатгалын ерхий газарт худалдаа авахч байгууллага дээр байгаа нөөцөө үр дүнтэй ухаалгаараа зарцуулъя л гэсэн үг те. За тэгэхээр ямар үйлчлэгийг худалдаа авах вэ гэдэг тусламж үйлчлэгийнхаа багцыг бол тодорхойлдог. Жишээ нь анхан шатнаас ямар тусламж үйлчлэг авах вэ? Ямар тусламж үзүүлэх юм те? За лавлгаа шатлаас ямар тусламж үйлчлэг үзүүлэх юм? За тэгээд мөн хөнгөлөлттэй юм ямар эмээ хөнгөлөлттэй юм жагсаалтанд оруулахын урьдчилан сэргийлэх эртэлрүүлгийн багцтай ямар тусламж үйлчлэг үзүүлэх юм гэдгээ маш тодорхой гаргадаг. Энэ чиглэлээр бол өнгөрсөн хугацаанд бол засгийн газар маш амжилттай ажиллаж энэ тусламж үйлчлэгийн багцуудыг боловсруулад одоо энэ эмдүүцийн эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн тогтоолуудаар ингээд батлагдаад явж байгаа тий. Тэгээ энэ яагаад багц тодорхойлоод байгаа нь бидний нөөц хязгаарлагдмал учраас энэ тусламж үйлчлэгийг даатгалаас даана. За хэдэн хувь даана? 70% даана, 30% нь иргэн төлнө тий. Одоо жишээ нь Эмра дээр 70% даатгалаас төлөөд 30% 100 эдэн мянган иргэн төлж явах жишээтэй тий. За зарим тусламж үйлчлэгээ орохгүй байж болно. Энэ дээр бол даатгалын сангаас бүх тусламж үйлчлэгийг санхүүжүүлнэ гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл байгаа нөөц хязгаарлагдмал байгаа нөөцөндөө тэргүүлэх чиглэлээ тодорхойлж багцаа гаргах нь хамгийн чухал гэж одоо олон улстай зөвлөж байгаа. За тийм учраас жишээ нь 3 дугаар лавлгаачлалын тусламж үйлчлэгээний багцад юу ороогүй. Жишээ нь үр шилжүүлэн суулгах мэдсэл. За насан туршигч зориулсан дунгийн суулгацын хагалгаа гэх мэт тусламж үйлчлэгийг одоо даатгалаас санхүүжүүлж чадахгүй нэ. Одоо энэ тохиолдолд иргэн өөрөө төлбөрөө төлөх нэ гэд тодорхой байх нь. Хамгийн гол нь юуг санхүүжүүлэх юм, юуг санхүүжүүлэхгүй юм. За санхүүжүүлж байгаа чи хэдэн хувийн даатгал даах юм, иргэн хэдийгээ төлөх юм гэдэг нь л маш тодорхой байх ёстой. За энэ тодорхой болох үйл ажиллагаанууд бол маш амжилттай ингээд хийж явж байна. За тэгээд хоёрдугаарх нь болохоор тэр одоо энэ багцаа хинээс судалдаж авах вэ? За тэгэхээр бид нар нэг юм гүйцэтгэлийн санхүүжилт гээл те үгийг хэрэглээд ингээд энэ эрүүл мэндийн салбарт явж байгаа санхүүжилтийн шинжилтээр гүйцэтгэлийн санхүүжилт гэж нэлээд хэрэгжилж байгаа. Гэтэ яг олон улстай хэрэгэлдэг нэр томьёоны хувьд бол яг лавлгаа шатлалын тусламж үйлчлэгийг гүйцэтгэлээр санхүүжилж байгаа нь бол үгүй. Бид нар илүү энийг тохиолдолд суурьсан оншин хамааралтай бүлгийн санхүүжилт гэж нэрлэх нь илүү оновчтой. Гүйцэтгэл суурьсан санхүүжилт гэдэг бол ерөнхийдөө олон улсын нэр томьёо нь бол гүйцэтгэлийн тухайн байгууллагын провайдерын гүйцэтгэлийг үнэлээд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлээд гүйцэтгэл дээр нь үндэслэж санхүүгийн урамшуул юм уу хариуцлага тооцох юм аргыг гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг. Манайх бол илүү одоо энэ шинжилгээний хүрээнд явагдаж байгаа бол тохиолдолд нь суурлаад тохиолдол суурилсан оншин хамааралтай бүрлэгийн аргаар санхүүжүүлж байгаа гэж ойлгож байна. Тэгээ энэ дээр бас нэг тодруулах зүйлэл анхаа шат тэгвэл бас тэгж тохиолдлоор нь санхүүжүүлж байгаа юм уу? Бас эргэлж байгаа. Анхаа шатыг нэг гүйцэтгэлээр гэхээр анхаа шат бас тэх юм бэ нэгэд. Тэгэхээр анхаа шатанд бол төлбөрийн өөр аргаар санхүүжүүлдэг жишээ нь ямар аргаар. Тэгэхээр нэг иргэнээр тооцож санхүүжилтийг олгож байгаа. За өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр нэг иргэн гэдэг нь одоо жишээ нь хэдэн хариалах нутгийн хүү амыг нэг иргэнд нь хэдэн төгрөг өгөх юм бэ гэдгээ тарифа гаргаж агаад нэг иргэн тогтмол зардал өгчдөг гэсэн үг ээ. За тэгэхээр яадгүйгээр энэ бас энэ
аливаа төлбөрийн арга ер нь давуу сул талтай байдаг. Энэ төлбөрийн аргын сул тал нь би тэртээ тэргүй манай хооронд 10 эдэн мянган хүн байгаа. Би тэрнийхээ нэг иргэнээр мөнгөний тооцоод авцсан юм чинь. За ирээд ингээд аль болох лавлага шатал руу ингээд явуулчихвал аль болох бага тусламж үйлчлэгээ үзүүлвэл тэр өрхийн эрүүл мэндийн төвчм ашигтай байгаа. Угаасаа тийм байдаг. Тийм учраас энэ сул талыг нөхөх зорилгоор аль болох гүйцэтгэлийн урамшууллуудыг одоо бусад улс орнуудад хэрэгжүүлж байгаа. За тэгэхээр манайх дээр ч гэсэн анхан шатыг бол нэг өрхийн эрүүл мэндийн төв нэг иргэнээр санхүүжүүлж байгаа. Дээр нь энэ оноос 2 дахин тарифыг нэмсэнтэй холбоотойгоор 70% нь одоо яг нэг иргэндээ өгөөд 30% нь бол гүйцэтгэл дээр нь үндэслэж одоо нэмэлт санхүүжилтийн хөшүүрэг маягаар ингэж хэрэгжүүлэхээр явж байгаа. Энэ бол жинхэнэ гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг анхан шатанд одоо хэрэгжилж байна гэж одоо бид нэр нэр томьёоны зөв ярих юм бол ингэж ярьж болно. За тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвүүд маань гүйцэтгэл нь яах вэ гэхээр дархлаажуулалтаа хүүхдийнхаа вакцинжуулалтыг бүрээ хийсэн за архаг өвчнүүдээ чихрийн шижинтэй цусны даралт ихт хүмүүсээ хяндаг одоо тодорхой тэр байх төвшөнд нь ингэж байлгаж байгаа хүн амынх нь хувь зэрэгээр ингээд яг 10 гаруй гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийн үнэлээд энэ дээр нь үндэслээд тэр 30% урамшууллыг хэрхэн өгөх асуудлыг одоо дадлах хэрхэн газар шийтгэхээр ийм зохицуулт ингэж явж байгаа. За лавлгаа шатлын тусламж үйлчлэгээ бол яг тэр нөгөө тохиолдолд суурилсан. Тохиолдолд гэдэг нь хэдэн хүн эмчилсэн тэр өмчилсэн тохиолдол. Тэгтээ оншийн хамааралтай бүлгээр аль болох үйлдэлээр нь юм уу яг тухайн яг нэг оншоор санхүүжүүлэхийг ерөөсөө олон улс зөвлөхгүй байгаа. Яагаад вэ гэхээр хэрвээ энэ үйлдэлээр нь санхүүжүүлээд ирэх гэж бодъё. За тэгэхээр энэ үүлийн санхүүжилтийн аргыг манай ч гэсэн хувийн эмнэлгүүд хэрэгжилж байгаа. Та бүхэн зарим хувийн эмнэлэг дээр ингээд очиход бол одоо хийсэн үйлдэл, эмчийн үзсэн үзлэг тариа гэл ингээд бүх төлбөрийг гаргаад таны нийт төлбөр гэдэг ингээд өгдөг. Энэ бол үйлдэл суурилсан. Ийм аргыг бол ерөөсөө дэмждэг. Америк нэгдсэн улс ингэж олон жилийн ийм аргаар санхүүжүүлж явсан. Одоо бол зардал нь бол өссөн. Яагаад гэвэл эмч бол хийсэн үйлдэл болгоноороо хийсэн үзүүлсэн үйлчлэгээ болгоноороо мөнгө авдаг учраас илүү л үйлчлэгээ илүү л одоо үйлдэл хийхийг эрмэлцэн тэгжээж би санхүүжилтээ нэмэгдүүл. Тийм учраас одоо илүү тухайн оншоромж биш оншийн бүлгээр нь ингэж багцлсан байдлаар одоо санхүүжүүлдэг энэ аргыг бол одоо дэлхийн бүхий л улс орнууд ингэж хэрэгжүүлээд явж байна. Жишээ нь Япон гэхэд л одоо үйлдэл суурсан төлбөрийн аргаасаа бас яг оншийн хамааралтай бүлэг. Гэхдээ энэ арай нэг өрмөц ор хоногийн тооцдог. Гэхдээ өвчтөн удаан хэвтэх юм бол мөнгө нь буурна, цөөхөн хоног хэвтэх юм бол яг ор хоногоор нь бас нөгөө тарифа үрчдэг мэтчлэн ингээд ийм аргаар явж байна. Америк ч гэсэн одоо яг Medicaid, Medicare гэдэг энэ улсын даатгалын улсын санхүүжилттэй ийм сангууд нь болохоор яг нөгөө оншийн хамааралтай бүлгийн санхүүжилтийг ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр илүү багцаар нь санхүүжүүлэх юм бол бид нар зардлыг хэмдэг. Тэгэхгүй бол нөгөө тусламж эмнэлгүүд эрүүл мэндийн байгууллагууд маань аль болох зардлаа өсгөөд байх юм бол нийт эрүүл мэндийн зардал өсөөд ингээд сөрөг нөлөөтэй байдаг. За тэгэхээр энэтэй холбоотой энэ худалдаа авахч байгууллагын чадхыг бэхжүүлэх бол бүрдүүлэх бол өөрөө маш том асуудал байдаг л да. Ингээд худалдаа авахч байгууллагынхаа стратеги худалдаа авах чадварыг бэхжүүлэх энэ ажил одоо манай улсад ч гэсэн ингээд эхлээд явж байна те. За одоо жишээ нь энэ эрүүл мэндийн даатгалын ерхий газар хүний нөөцийн ажилтны тоон өссөн. За бүтэц зохион байгуулалтаа шинээр зохион байгуулсан. За бодлого төлөлтийн газар дээрээ тусламж үйлчилгээний багцаа. За тэгээд эдийн засгийн тооцоо судалгаагаа хийдэг, өртгөө тооцдог ийм үйл ажиллагаа нь байна. За худалдаа авалт гэрээлтийн газар буюу яг нөгөө эрүүл мэндийн байгууллага эмнэлгүүдтэйгээ сонгон шалгаруулалтаа хийдэг, гэрээлдэг ийм үрхтэй газар. За нөгөө талаасаа ерөөсөө тусламж үйлчилгээний чанарыг хяндаг. Одоо тийм газартай хоёр хилцтэй нэхэмжлийн хяналт зохицуулалтын чанарын үнэлгээний хилцсэн ийм хилцтэй ийм одоо худалдаа авахч байгууллагын гол 3 функц байна. За дээр нь мэдээж мэдээллийн технологийн хилцээ. За энэ мэдээллийн технологи захин хөгжихгүйгээр бол одоо бид нар энэ стратеги худалдаа авалтыг хийх бол ерөөсөө боломжгүй. За одоо энэ богино хугацаанд ч гэсэн энэ бүх эмнэлгүүд маань өнөөдөр ингээд бодит цагийн гормоор нэхэмжлээ эрүүл мэндийн даатгалын ерхий газар руу явуулдаг боллоо. За эрүүл мэндийн даатгалын ерхий газар дээр бүх шат эрүүл мэндийн байгууллагуудаас нэгдсэн мэдээ ирж одоо мэдээний маш сайн одоо сан үүсэж байна. Ингээд энэ мэдээндээ бид нар дүн шинжилгээ хийж энэ динамик
графика тодорхойлж ээж хаашаа ямар тусламж үйлчлэгээр илүү санхүүжилттэй олох уу, ямар тусламж үйлчлэгийг илүү дэмжих үү, ямрыг хязгаарлах уу гэдээ илүү одоо нотлохоон суурилсан төлөвлөлт санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэж байна. Өнөөдөр хуучин бол биднэрт үнэхээр ингээд датаны бол асуудал байсан. За өнөөдөр хэмжиж чадахгүй л удирч чадахгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр хэмжих боломж бол тий. За тэгвэл дотлоонд суурилсан шийдвэр гаргах боломж бол улам одоо ингээд нэмэгдэж байгаа маш давуу талтай байна. За ингээд бас нэг ийм асуудал яригддаг л да. Одоо жишээ нь хоёр өөр газар энэ хүүхд, хоёр өөр агентлаг энэ хүүхдийг хийдэг. Ийм одоо орон жишээ нь бол Солонгос одоо бараг ганцхан Солонгос л баг. Солонгос яадгүй гэхээр энэ нөгөө вакцины хэсэг нь нэг газар, за энэ хяналтын хэсэг нь нэг газар, тэр вакцины NHIS гэдэг те тэр нь болохоор вакцаа тодорхойлоод өртгөө тооцоод яг эмнэлгүүд рүүгээ санхүүжилтээ хийдэг. За энэ HERA буюу энэ хяналт шинжилгээ үнэлгээний газар нь болохоор яг тусламж үйлчлэгээний чанарыг хянах үйл ажиллагаагаа голцоо явуулдаг. За энэ нэг бол жишээ нь одоо Солонгосын эрүүл мэндийн санхүүжилтийн эрүүл мэндийн тогтолцооны экспертүүд нь бол шүүмжилдэг. Энэ бол одоо сайн зүйл биш ээ. Яагад гэвэл түрүү ингээд нөгөө ярьсан шиг хоёр байгууллага нэг үйл ажиллагаа, ерөөсө худалдаа авах үйл ажиллагааг л хоёр өөр байгууллага тусдаа салгаад өгчхөөр ахаал нь үйл ажил transaction cost л нэмэгдэж байна. Үр ашиггүй зарцуул те үйл ажиллагааны зардал, хоёр байгууллагын захиргааны зардал гэдэг ингээд үр ашиг. За цаашлах юм бол энэ багц тодорхойлох тэр вакцины дагуу худалдаж авсан тусламж үйлчлэгээний чанарыг үнэлэх гэдэг бол хоорондоо маш ягт уялдаатай ажил. За энэ ажлын уялдаа холбоо бас энэ хоёр тустай байгууллагын хооронд ингээд жоохон алдагдах ийм сул талуудтай учраас энэ хоёрыг бол нэгтгэхийг бол одоо байнга зөвлөдөг юм байлээ. Одоо манай жишээ нь манай төслийн зөвлөх бол одоо сүүлийн их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал байсан ийм хүн байгаа. Одоо эрүүл мэндийн одоо топ 10 эдийн засагчийн нэг. За тэгэхээр ерөөсөө бас нөгөө NHIS HERA дээрээ зөвлөхөөр ажилдаг, сургалт явуулдаг тийм хүн. Тэгээд ер нь цаашид бол манайх энийг нэгдэх хэрэгтэй. Тэгэхээр манайх бол илүү одоо яг нэг худалдан одоо худалдаа авч байгуулахаа бүтцийг энэ хоёр функцүүдээ бүгдийг ингээд нэг дороо ингээд оруулаад маш оновчтой зохион байгуулсан. Манай энэ даатгал ерхий худалдаа авч байгуулахын бүтэц зохион байгуулалтын хувьд бол одоо маш оновчтой байна гэсэн одоо ийм юуг фидбэк биднэрт бол өгч байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бид нар бол энэ худалдаа авахч байгууллагынхаа бүх энэ функцүүдийг л үйл ажиллагааг улам бэхжүүлэх, улам чадахжуулах институцийн чадвар нь ингэж бүрдүүлэх чиглэлээр бид нар одоо ойрын хэдэн жилдээ маш сайн ажиллаж чадах юм бол бид манайд одоо худалдаа авах үйл ажиллагаа салаад за энэ худалдан авахч байгууллага нь тусламж үйлчлэгээнийхээ чанарыг сайжруулах, зардлыг хянах тийм гол одоо залуурдах тийм байгууллага болох. Ингээ эцсийн үр дүндээ бол эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний чанар сайжирна, хүртээмж нэмэгдэнэ. За тэгээд тусламж үйлчлэгээ авснаасаа үүдээд санхүүгийн эрсдэлд орох одоо байдал багасна. Хувь хүний халааснаас төлөх төлбөрийн хэмжээ буурна. Энэ бол ерөөсөө тэгш байдал хангагдаж бидний одоо гол энэ салбарын зорилготой хүрэхэд бол алхамаар ингэж урагшилж байна гэж харж байна.